За энэ удаагийн видеон дээр бид нар одоо ютубер болох Хончин Лавгагийн гэрт нь одоо очих гоо түүнтэй холбоо барьсан. Тэгээд яг одоо явж байна. Тэгээд хэдүүлээ очоод тэдний одоо гэртээ танилцаад орь зөрөө юмнууд хийгээд юм асуугаад хамт байж байгаа. Эцсийн төлөвлөгөө гэх юм бол тэдний бүр гэрийнх нь гадаа хоны гэж бодож байна энэ удаагийн видеон дээр. Тэгэхээр хэдүүлээ ямар ч ийсэн тэдний гэрлөө явцгаая. Одоо тэдний гэр бол одоо нэг хотоос бол нэг 150 км хавцаа тийм зайтай байгаад байгаа байхгүй юу? Би нэг найзтайгаа хамт явж байгаа. Дэлгүүр ороод нэг тортой юм авцсан. Тэгээд айлд очиж байгаа хүмүүс чинь тортой юм өгдөн штэ. Тэгээд тэр тортой юм авцсан. Тэгээд дээрэс нь өөртөө нэг ганц эрхийн хам талхмал аваад бэлэн байж байна. Тэгээд хэдүүлээ одоо Хончин Лавгагийн руу явцгаая. За ямар ч байсан явсаар хагаад Жаргалан цум руу яг иргэдэг энэ Жаргалан цум гэсэн бичгийн доор ирсэн байна. Хэдүүлээ одоо дахиад жоохон явж хагаад тэгээд лавгатай уулзаад тэгээд тэрнээс цаашаа дахиад жоохон явсаар байгаа. Тэгээд гэрт нь очих болов гэж бодож байна. Ямар ч байсан өргөжлүүлээд явцгаая. Соёлын төвийн гадаа ямар ч байсан ирсэн байна. Цаа чинь энд яг Google Map-ийн локейшнд явуулсан. Тэгээд одоо ирж байна гэсэн. Тэгээд энэ хавьд ингээ ирсэн байж байна. За энэ хойно цагдаагийн хэсэг байна. За ямар ч байсан энэ Жаргалан цум гэдэг газар бол анх удаа ирж үзлээ. За лавгаагийнх бол одоо эндээс цуслан руугаа гарцсан байгаа гэсэн. Онголттой болоо. Ой. За уг нь онголттой юм байл л да. Тэгтээ хавар чимээтэй орох юм байна. За ээшээ ороод ч юу гэх вдэ. За цаа чин тэндээс ирж гин да. Зя шууд игээд гараад ирдэг юм байна. За сайн уу. Ромын цаа байцгаана уу. Хариулангаа бичлэг хийдэг залуу ютубер Хончин Лавга байна. За яг үндэ бит хоёр сая уулзсан байсан юм а. Тэгээ яг нэг бичлэгэн дээр ингээд уулзж байгаагаар ингээд харуулах гэж сая жоохон тавилттай юм хийчлээ л дээ. Одоо сайхан эндээс хэр хоолойгоо юу вэ? Одоо нэг үсрээл 10-20 км. Яг энэ нуурын цаашаа. За тэгвэл явцгаая. За ингээ явсараад Лавгагийн цуслагын гадаа ирсэн байна. Кемплэн гэдэг шиг одоо энд ингээ юм бариад ингээд тэгсний гадаараа хэдүүлээ тэр гол мол руу яваад энэ хавтаа ингээ танилцъя. Тэгэхээр хэдүүлээ юуны төрөнд майхнаа барьцгаая. За майхнаа барих гэж байна. За ингээд ийм авсаархан майхан барьж байна. Майхан түр хийцгээе. За нэг иймэрхүү. За тэнд манай галтогоо байна. Нэг шиг. За одоохондоо хоосон байна. За хамгийн сүүлд ийм зүйлд оролцсон майхан байна. За ингээд гол руу явж гин. Гоё одоо хаттай уулаас байна. Тэгээ хойноос ийм хоньнууд байна. Гэтэ танай хоньнууд хаана байна? Манайх тэр голын цаанал байгаа л та. Өөр ямар мал вэ? Үхэр байгаа юу? Тэмээнээс бусд нь одоо бол. Тэгээ яга хончин. Үний чихэн ч юм уу ерөөсөө надад амар боохгүйсэн байхгүй. Үхэрчин ч юм уу, морчин, адуучин яг ямаачин. Дөнгүүд яг нөгөө Хончин найдан гэж найрлал байдаг. Дөнгүүд яг ингээ Хончин Лавга гэнгээ амар зөөлхөс сонсож чинь тий. Никнейм юм шиг тий яг ингээ тэгэл ер нь Хончин Лавга гэж нэрлсэн шүү За дээ. сууна. Голын ирэг дээр суухаар явж байна. Сандалнууд авцсан. Цаад уул руу гарч байгаа бичлэг тэгж байгаа хийн гэсэнтэй. Яг энэ талаасаа бас арай гайгүй харагдаж байна яг. Тий. Тэр цаад талаасаа бол бүр амар экстрим харагдчихсан. Одоо танаа нөгөө чиний гардаг сүлжээтэй газар чи тийшээ гэсэн тий. Тэр замтай бүр тэр замаа дангуудаа тэрний халцгай бүр өндөрөөр байгаа шүү дээ. Бүр тэр орой дээр гар. Тий, морьтой эсвэл ганцаараа алхаад гүйчдэг. Би одоо орой морой ингээ нойр хөрхгүй гот YouTube-ээс голын чимээ сонсч унтдаг ш. Борооны чимээ. Чил ая яагаад ячаар унтчихдаг тий. Тэнгүүд одоо яг жинхэнэ чимээ нийнд байгаа байхгүй яг энэ гол дээр байл та. Тэнд байгаа хоньнууд бол Лавгагийн гэрийн хоньнууд гэж байна. Гэхдээ хоньнуудаа яаж таниад байна? Хоньнуудаа яаж таниад байна? Уу яах вэ? Өнгөөр нь дээл нэг бараагаар ингээд гэхээс гадна энэ чинь нөгөө нэг ялгах зөндөө арга байгаа шүү дээ. Хонлоо дээр нь ингээд нөгөө нэг будаг будаад тавьж болж юм заяа тэмдэг. Эсвэл нөгөө бүр ингээд айлын хоньтой нийлж мэлэн штэ. Тэгээ тэр айлын хонь ижлэхэн өнгөтэй тийм будагтай байлаа гэж одоо заяа. Яаж ялгах вэ гэхээр имээр нь. Одоо им гэдэг нь юу вэ гэхээр одоо малын чих байгаа штэ. Тэрийг яг өөрийнхөө имээр одоо манайх гэхэд одоо ингэж хайчлангуудаа энэний нэг тал нь байхгүй холлоо гэхэд энээс нь ингэж хайчлаа сэтэрсэн байх жишээ нэг. За тийш танд юм энэ холоос яаж мэдээд байна? Холоос угаасаа энэ хавьд чинь яг хоньтой хоёр айл байгаа. Тийм ээ. Тэнгүүт манайх тэгээд энэ арын айлынх болохоор ер нь ихэнх нь хар хоньтой. Сүүлд нэг Minecraft тоглоод нэг бичлэг хийж байгаа нөгөө дуу муу гарсны дараахан нөгөө хүүхдүүдийг хүздэг болоод тэгсэн нэг хонь таараад нөгөө ормор хийгээ тань алсын чи комментэн дээр Хончин Лавга хоноо аллаа гэж комментод ирээдээс. Тэгээд яг ийм хадны наагур явангут тийм юу мөрчмдээ нэг AI-аар хийсэн юм үзээд байгаа юм шиг. Дууга ер нь яаж хийсэн бэ? Одоо яаж ч явах вэ? Тэгэл дуулаад хийсэн л ахлаа. Зүгээр санаа нь одоо яаж төрөв? Яг нэг юм тань шиг одоо YouTube руу хүртэл яг нэг өөртөө яг нэг ядаж ингээд тэр ютуберыг харахад нэг сүлд дуутай тий хүүхдүүд дагаад дуулждаг тий айхтар
хипхоп госчихгүй ч гэсэн ядаж нэг юм хонтой холбоотой нэг дуу маягийн тэ нэг үсрээл яадгийн 2 минут юм уу минут гарны хугацаатай нэг юм райм яваад хийгээд үзчихийгээд тэгээд нэг манчин ханчин гингүүтээ зүгээр яг юм сүүл толгой холбоод хэдэн үг ягаад фристайл хийж байгаа дуу хийчлээ гэдэг нэг бичлэг хийхгүй юу. Тэгсэн тэр дуун яг тэр YouTube-ийн бичлэгнээс таслаад YouTube дээр нөгөө дуун амар хандлтаа яваад манчин лавгагийн фристайл гэдэг хүмүүс ихэд 6 сарын ихэр чинь дагаж эхлээд тэгээ нөгөө ситээс ахмах хүртэл стрим хийцэн оруулж маруулаад нөгөө живөө ахмах. За энэ одоо яг хүмүүс төрж байгаа юм чинь ер нь энийг яг клиптэй болчихсон. Тий. Тэнгүүтээ яг манчин шууд утсан дээр нэг автотюнтэй нэг аппликейшн дээр хоолоогоо бичээл сүвсүүхгээ эдитлэнгүүтээ шууд хоньныхаа хажууд манчин хоньгүй болохоог чинь хотоос илүү хөдөө минь надад илүү зөө өгч юм хүүхэнтэй биш хоньтой бүжин чаачаа хөдөөний хөдөө болно яа гэд дүрстэй явчихж байгаа байхгүй одоо яг 1 сар гарны хугацаанд сая 500 мянган үзэлттэй бараг 30 мянган лайктай 1000 гаруй комменттэй зүгээр бүүм те зүгээр нэг 30 мянган саб хүрж исэн нэг хөдөөний ютубер хамгийн ихтэй л үзэлтийн нэг 100 мянган хүн үздэг хамгийн их үзэлттэй бичлэг нь тэгсэн чи одоо зүгээр ингээл бүүм хийгээл би бүр өөрөө шок. Бичлэг бол угаасаа яг жинхэнэ фристайл бол биш. Яг нөгөө анхандаа нөгөө нэг юм дуутай болондоо гэж явж байгаа нэг ай май ингээд сонсоод үзэл туршаад явж байгаа шүү. Гинт ингээл үг орж ирдэг хөө манчин хончин хоньгүй бол хоогчин гэд гэд цаасан дээр бичээд авчихсан. Тэнгүүтээ бадаргнууд нь тэгээд олдчихгүй. Хотоос илүү хөдөө минь надад илүү зөөгч юм. Хүүхэн мөхөнтэй биш. Хоньтой бүжин биш анх хүүхэн мөхөн биш хонио хөөн чаачаа байсан байхгүй. Тэгээд яхав сүулдэ жоохон гоё болох гээд юм хөгжилтэй болох гээд хоньтой бүжин чаачаа гээд тэгээд оруулсан. Тэгээд яхав дахилт нь байчаад идэг дунд нь явах нөгөө өвгнүүд нь олддгоо. Яг нөгөө Snoop Dogg-ийн аяг яг нөгөө тухайн юун дээр явж байгаа. Тэгэл яг эхлээл дахилтаа явсан болж байгаа шүү дээ. Шууд залгуулаад манчин хонч одоо тэр бичлэгэн дээр байхгүй. Одоо нөгөө фристайл хийх чаа дуу хийчлээ. Дахилт нь бол угаасаа бэйс. Тэгвэл манчин хончин хоньгүй болоо огч. Хотоос илүү хөдөө минь над илүү зөө огч. Хүүхэн мөхөнтэй биш. Хоньтой бүжин чаачаа хөдөөний хөдөө болно. Яа. Хотын олон дүүнэр та хөдөө нутгаа харуулнаа. Хураг шиг харуулаа. Тэрхий хурууд харуулнаа. Дууга олон норгол бол цагдаа шүхтээ туулнаа. Гэтэ хамаагүй зүгээр толгоонд орсноо дуулнаа гэл. Тэгээ дахилт явснаа дараач гэдэг нөхөн гэхээр халтар бай халавгүй хонь мал хариулна гэдэг бодсноос ч намааргүй хөсөл мөрөдөлтөй хүний муулаад ямар ч нэмэргүй угаасаа хончлаагүй хийцэж бичлэгээ болохгүй гэл тэгэл дахилт яваал яасан чинь нөгөө бичлэг нь яг тэгэж хөрөнгөө шууд болгоцсон байхгүй. Facebook дээр болохоор яг жинхэнэ контент яг хүмүүст яаж контентийг рилийг хүргэх үү те хүмүүс юу үздгийг яаж хүмүүсийг татах гэдгээ олоод мэдсэн байсан болохоор туршлагатай болохоор юу ч мэдгүй хүн ингээд 4 сарын дотор бас арай хүрчээг байхгүй. Тий. Одоо хүнийг одоо хүүхэд дээр жишээ жишээ нь одоо ингээд бичлэг эхлэхэд одоо яаж хүнийг татах вэ? Яг бичлэгний эхлэлд юу байх вэ? Тэ гарчгийг яаж өгөх вэ? Одоо жишээ нь би зүгээр Мишелийг үздэг. Зүгээр л үздэг байхгүй юу? Ерөөхдөө яг бичлэгийн таалагддаг. Тэгээд ерөөхдөө крашлдаг гэх юм уу. Тэгээд нөгөө ууцгаад юм уу? Нааданд чинь хариулахаар яг наад энэ бичлэгний дор нэг авир ална. Офотой харьцуулаад офот хэлнэ л гэж нэг хөөхдөд. Опоос хайртай юм уу? Үгүй. Наад офотой чинь ийм юм болсон байхгүй нөгөө YouTube channel 2024 дээр та өөрөө шүүс хүн мэдж байгаа. Хамгийн ихэнд тэр хоёр тулснаа да. Хайч болоод аав. Би чинь тийм олон хүн дундаас нь тэгж анзаарахгүй шүү дээ. Хамгийн ихэнд YouTube channel дээр нөгөө нэг тэр хоёр тулсан байхгүй хайч болоод аав яаж яад. Тэгээ нөгөө Мишель ялаад ингээд яасан чинь нөгөө эдит мэдээд амар хоорондоо яаж. Тэрийн нэг нөхөр эдитлэл амар аймаа явуулаад яатсан чи хүүхдүүд тэр чигтээ нөгөө холбооны шимээлтэй ингээд холбонгуудаа ингээд тайртай мээртэй ухааны уун Мишель өөрөө нөгөө цогтойхын тэр нэг влогон дээр нөгөө богд уулан дээр яадаг юм дээр хэлсэн л дээ. За юу тийм одоохондоо юугүй зүгээр угаасаа хүнтэй суун муун гэвэл яг бишээ үерхүүл суун л гэж үерхэн тэгээд бас дээрэс нь 25 6 та ер нь амьдралын юм уу яаж иж суун гэж ярьж ирсэн байхгүй. Тэгээд яхаж нөгөө нөхдүүд нь зүгээр опотой холбож ийсэн би гинт гарч ирээд нөгөө Мишельтэй уулзсан тулд 80 км-ийг туулаа гэдэг нэг бичлэг хийсэн чинь зүгээр Афоно чэний чамаас дээр муу гачин 10 мянган дагагчтай юу минь зүгээр амар явсан тэр зүгээр гээл юм л одоо опотой холбдог. За тэр ч яг холбоод хүмүүс угаасаа тэгээд яаж ч ярьж магадгүй шүү дээ. Тэгээд одоо хэдий техник 900 хөгжиж байгаа ч гэсэн тэрнтэйгээ давхар хөл нийлүүлээ алхахтаа яг хөдөөний соёлоо мартахгүй явах хэрэгтэй байхгүй. Тэгвэл нөгөө хотын хүүхдүүд чинь юм л бодоод хөдөөнийхэн гэхээр нэг хитэн малын бүгс дагдаг интернет мэдгүй аахгүй тий.
зүгээр гадаа ингээд хотод ирэнгүүтээ шүлс мүлсээ хайдаг мэйд ухааны юм бодоод идэх байхгүй юу. Тэгээ миний бичлэгэн дээр хүртэл комент ирдэг шүү дээ. Яг ингээд яг ингээд хөдөөний гэхээр муухай байгаагүй баярлаа ч юм уу те. Тэгээд ерөөсөө миний бодлоор яг тэгэл би өөрөө YouTube эхлэхдээ бодохгүй юу. Угаасаа YouTube эхлүүлэе гэж бодож байгаа ч гэсэн яг тань шиг ингээд тоглоом хийгээд эхлүүл эн чинь байгаа сэдв. Тэгэхээр нэг танихгүй нэг хинч танихгүй юм чи үзэхгүй шүү дээ. Бүгднгийнх нь жил болж өөртөө өгөгдөлч гэх юм уу. Өгөгдөл өөрийнхөө өрөө байх. Хүн болгон өөр хуугна. Тэгж байгаа хүмүүс харьцуулаад идэх нэгэнтэй. Би энэ дээр байгаад тахаар амир том харагдаад байгаа юм солиос уу. Яг надтай адилхан юм бичлэг хийдэг хүмүүс амтан Монголд байна уу гэд хайхгүй юу. Тэгсэн Mongolian Nomad Family гэдэг нэг гадаад нөхөртэй нэг ихч ерөнхийдөө англиар гадаад руу нөгөө Монголын яс уламжлалыг хүргэдэг нэг тийм 50 мянган дагагчтай тийм ихч байгаа байхгүй юу. Тэр ихч бол угаасаа надаас илүү гарсан бүр камер мэмэртэй хүн байгаа штэ мик зэгтэй. Би чинь яадаг мик байхгүй ганц юм уцаар л эхэлж байгаа. Тэгснээ үлдсэн нь дандаа нэг юм National Geographic эсвэл Солонгос Америкчуудын Монгол дэрж яг бүр хөдөөний айлуудаар явж байгаа аялын влог бичлэгэл байсан. Одоо тууштай байсны үр дүнд л одоо гинт нэг бичлэг нь бүүн болоод гараад ирэхэд өмнө нь хийсэн бичлэгтэй бас дараа нь хийх бичлэгтэй байхад хүмүүс дагаад үздэг болж байгаа. Гар утсаараа ингээ бүх юм яаж тийм те. Энэ зүгээр S21 Ultra гэдэг утас байна. Сүүлийн үеийн утаснууд бол камер нь сайн. Тэгээд аудио бас гайгүй биччихнэ. Тэгээд би чинь энэ дээр эхлээд микгүй энүүгээр дан хийж байгаа штэ. Тэнгүүд хүүхдүүд нөгөө миктэй болмол гээд тэгээд мик авсан байхгүй ийм мик. Тэгээд одоо л яг гайгүй болсон. За ийм програм дээр CapCut л байна. Одоохондоо яг нэг хийх байгаа бичлэг энд нэг. За тэгээд мик багт бол болчихоо. Мик бол бас тэгээд яг ингри миктэй бол шал өөр сонсогдол та тий. Яа. Наа чинь хөдөлдөг юм байна. Юу. Яг Wi-Fi чиг. Wi-Fi гэж нөгөө нэвтрүүлэг өгдөө. Хатаа тоглоо шиг тий. Хатаа тоглоо шиг тий. Сүхгээл ээшиг нь залийг л шууд За босоо. тэр авир явж үзнэ. Тэгээ бид нар ийшээ гараад ирсэн. Ухаад идэгцэн байна гэж. Бүр тэндээс ирсэн. Тэр нь яг нэг иймэрхүү газрууд амар их үүдэж тэг юм чулуу яцсан хуучны хэрэгсүүрүүд. За бид нэр буцаж ирээд лавгагийн дорж жоохон цай уучаад тэгээд лавгагийн бичлэгэнд орох ээлж ирсэн. Цааш нь бас надтай ярилцлага хийж хідэн асуулт асуусан. За тэгээд тэр бичлэг бол өөрийнх нь сувг дээр орсон байгаа. Нэгэнт агаарт ирсэн болохоор тэгээ сайх юм бодохгүй суусан. Тэгээ дээрээс нь ойр зургийн энэ хавийг үзэж явж яагаад тэгээд нэг мэтгэд орой болсон. За өнөөдөр ер нь жоохон бүрхэгдүү өдөр байсан ч гэсэн одоо ингээд нар гараад сайхан болчлоо. За энд майхан байна. Бидний түрүүний барьсан майхан. За би болохоор нэг шинэ юм дурсаж байгаа. Тэр нь болохоор энэ машины дээврийн майхан гэдэг юм байгаа. Энэ ингээд наашаа дийлэгддэг. Тэгээд бас яг саяны майхан шиг болдог. Тэгтээ машин дээрээ байдаг болохоор одоо барихад амархан гэх юм уу. Лавгагийн гэрийнхэн ойрхон хоолоор дайлж ирсэнд бол маш их баярлсан. Оройн хоол бол хуушуур байсан. Хуушуураа сайхан идэж байтал лавгагийн нохоо нэрээд бас хуушуур идэнэ гэж дайраад тэгээд би бас яахаа мэдэхгүй нэг юм болсон. Хуушуур идэх гэсэн чи бороо бас идэх гээ тэгээд энд ичээд би бас нэг идэж чаддгүй. За ингээд өдөр дуусж байгаа болохоор хонь ямаануудаа хашна. Би ч чадахгүй л тээ би дагаж яваад зүгээр юу боддог хэрхэн өрөндгийг хамтдаа сурвалжилцгаая. За энд бол манайхаа ингээд юм дээр авираад байж гин. За эндээсээр лавга хоньнуудаа хашиж байна. Ягаад гэвэл хончин гэснээс. Би нэг Minecraft дээр бүгдийг ингэж яагаад нэг ингээд шууд нөгөө хоол өгөөд гот үржээд идэв шүү дээ. Энд тэгдэм үү? Өөрчлөр өөрөөс чинь ганц юм асуучих уу? Ганц юм асуучих уу? Зээз. За ингэснээр өнөөдрийн хонь ямаанууд гэртээ харьцгааж бэлчээр дуслаа. За ингэснээр одоо өнөөдрийн мал үйл ажиллагаа энд хүрээд эргээд дуусчихин те. Ингээд дуусчихна. Одоо уусаа гадаа харахгүй болж байна. Өнөөдөр бар хідэн хоол идэж. 4 мөр удаа хоол идээд. Дээрээс нь завсраар нь бас нэг ям идээд. Тэгээд амар хидлээ. Тэгээ одоо агаарт салхин зөвхөлөд нам унтах баха. Угаасаа өнөөдөр өглөө амар эрт боссон. Зэгээс тэгэхээр өнөөдөр хэдүүлэнгийнх нь ундах цаг болсон байна. Тэгээд агаарт ирцэн. Тэгээд дээрээс нь өглөө айгу эртсэрсэн. Тэгээд өнөөдөр ер нь амар ундах шинжтэй
тийм байна. Тэгээд хэдүүлээ маргааш явж исэн үргэлжлүүлнэ. Тэгээд өнөөдөр бол хончин лавгагийн дээрэд өдөр бол маш олон юм хийлээ. Олон юм ярьж суулаа. Тэгээд өөр бичлэг хийлээ. Тэгээд дээрэс нь лавгагийн гэрийнхэн бас аягүй олон гоё хоолоор дайллаа. Хим ярьж суулаа. Бичлэгэн дээр бас гараагүй юмнууд амар их болсон. Тэг тиймэрхүү. Хэдүүлээ унтаад тэгээд өглөө болонгууд видеого үргэлжлүүлцгээе. Тэгээд унтъя да. Ингэсэж байгаа унтнаа. За өглөө болсон. Дэлб унтаад дэлбэрцэн үстэй болсон. Майхан дундахын нэг хэцүү юм нар гарангууд майхан тэр жигтээ дагаж халаад тэгээд айгүй халуун. Тэгээд босхоос өөр аргагүй болж байгаа юм л да. За ингээд дараагийн өдөр эхэлсэн. За тэгээд өглөө түрүүн боссон. Тэгээд босчоод буцаад нэлэг унтсан. Тэгээд майхан унтсан болохоор гадаа нөгөө агаар цохиулаад амар унтдсан байлээ. Тэгээд намайг анх сэрэхэд лавга ягаад ч юм сэрцэн лээсэн. Тэгээд дахиад сэрэхэд сэрээстэй хэвээрэлээсэн. Тэгээд одоо өргөжлүүлээд бичлэгээ хийж байна. За тэгээд өнөөдөр бол хэдүүлээ бичлэгээ дуусгана. Гэ би одоо гэрлүүгээ буцах ёстой байгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ явхаас өмнө бас энэ хаваар юу вэ энэ сонирхолтой юм хийж болох юм уу тэднийг үзнэ. Чи өглөөр хэдээс ирсэн бэ? 5 өнгөрөв. Хідээс унтлаа. Орой 10 үед. 9-10 үед унтаал. Тэгэл 5 өнгөрөөгөөс ирж нөгөө хөр мөхрээс хаал. Би тоглоом татаал. Энэ өглөөний ажил тэгэл эхэлдэг шүү дээ. За энд манай ааруулны дилер зогсож чинь сайн байна уу? Энэ чинээс өргөнөөр үйлчлүүлээрэ гэдэг шиг тий. За ямар ааруул вэ? Хатуу ааруул. Ямар ч нөгөө нэг сахар махар ашиглагдаагүй. Нөгөө тараг буцалгаад ингээд дисгээд тэнгүүтээ одоо ингээд нарийнхан утсаар ингээд ийм хэлбэрт ингээд зүсэнгүүтээ наран татаачиж байгаа байхгүй. Явахынхаа өмнө хоол идэд яв гэсэн болохоор хоол хүлэнгээ лавгагийн хувийн булантай танилцсан. Зүгээр тоглоом моглоо миний юмаа өрдөг газар юм да. Одоо ингээл handmade flavor альбом Болон тий. хувийн бол. Хувийн бол. Энийг иймэрхүү. Одоо энэ чинь яг ингээд одоо ингээд бичих юм бол энэ чинээс ингээд суулж байгаа бичлэг хийж байгаа. Энэ хүү пазлны unbox видео эхлэх чинь тэгээд тэр нь яг хийх юм болохгүй амир өдөж ийлээ л да тий. Санахгүй байгаа юмсан. Яг нэг юм доторхой нь бол одоо хараагүйгаа. Пүү амир яг нэг юм шинэ юмны үнэр нэр гэсэн үнэр чинь. Одоо энэ чинь ингээл 290 хэдэн ширхэг хаацл байгаа шүү дээ. Яг одоохондоо нэг ингэж харуулаад би тусдаа өөрийнхөө channel дээр яг эвлүүлж байгаа бичлэгийг хийнэ. Remix-ээр Грэмичэстэйс шот реклам ааш. За ингээд бидний явахын өмнөх дайлуулсан сүүлийн хоол бол та бүхний харж байгаа энэхүү хоньны гидс байлаа. За ямар ч байсан гэснээр лавгатай сүүлийнхаа яриаг хичээд гэрийн зүг буцаар шийдлээ. За тэгээ ямар тач энэ удаагийн бичлэгийг дуустал нь хамт байсан та бүхэнд ямар тач эхлээд баярлалаа. Лайк болон subscribe мэдээж дараарай бас миний channel дээргээд channel рекламад наст. За тэгээ ямар тач баяртай. За ингээд хонжил лавгаагийнхаас хөдлөөд буцаж байна гэрлүүгээ. Тэгээд нэг хоногийн аялал бас гоё байлаа. Миний хувьд бол нэг тийм аялал бол айгүй муу юм. Ер нь аяллаар баг явдггүй. Тэгээд өнөөдөр бол ямар ч гэсэн явчаад одоо буцаж байна. Тэгээд айгүй таалагдлаа. Тэгээд дээрээс нь хонжил лавгаа болон гэрийнх нь айгүй гоё өгтөж байгаа. Тэгээд бас гаргаж өглөө. Тэгээд 100 болж байгаа болохоор хүмүүс бас гадар их аялж байгаа бах. Тэгээд аялж байгаа хүмүүс манаас гоё аялаад зам ам дээр бас болгоомжтой хурдаа тааруулж яваад тэгээд дээрээс нь цэвэрхэн аялцгаагаарэ гэж хүсье. За тэгээ энэ удаагийн видео энэ дүрээ дууслаа. Тэгж байгаа болцгаая. Дараагийн видеонд дээр болцгаая. Түр бай. Би амар харлцсан юм шиг байна. Энэ амар хараар хэрэгтэй тах юм. За бай.